орон гэргүй хүмүүс ер нь байж магадaltaй янз янзээ. Тэгэхээр тэр 5,000 евроноос ер нь нэлээд дээшээ гарсан болов уу гэж би бодож байна. Хохирлон. Дахиад нэг удаа арай өөр хүнээс асуугаад үзье. Ямар хариу хэлэх нь бол өнөөдөртөө буулгах чинь надаа их сайн байна. Моцод бараг хүрсэн байж шүү дээ. Яах вэ? Бараг багтахгүй шинжтэй юм байна да. Энэ машин тэрийг зураад аюул болох юм байна да. Уцъя да. За босоо. 5 цаг болж байна. Let's go. За шүдэ ухацлаа. Одоо ажил дээр гарцгаа юм анахаа. За өнөөдрийн хувьд гэх юм бол би Унгар руу гарч байгаа. За зандаа гарсан. Явж байна. Сайхан нартай шүү. Гадаачтай дулаараад гоё хэлчихэ. За Унгарт ороод ирсэн. Одоо улсаа солино энэ дээр. Чигээр энэ дээр явсан бичнэ. Хил гарснаа. Цаг болж байна өглөөний 35 минут л та. Сая Унгарын хилээр орж ирээд нэг цаг 30 минут яваа. Тэгээл энэ цаг дуслаа. Машиндаа хоолой ичээд одоо гадаа гарч ирсэн гэж. Жохон салхитай л байна. Тонос бол гоё юм. Машиндаа бас баян машиндаа хоолой хийж идэж байгаа. Гадаа гарч ирсэн. Сан гомтой шүлээсээ. Энд яаж яах 8 салхитай байна. Хоолой идэ дуссан. Одоо имээ унаа. К2 дээр. Өдөр болгоо ерөөсөө ууж байгаа. Бас битмээ уухгүй. Тэгээ битмээ уужаад хэдүүлээ гарч ямар машин ятсныг харцгаа за. Зя. Нэг иймэрхүү 7 ширхэг машин ятсан. Нөгөө лимузин ч дээр биш үү? Амар урт болохоор толгоороо гацсан. За тэгээд тэр артлах нь болохоор X6 BMW. За ганц Mini Cooper атсан. За тэгээд X3, M3 дахиад X3 хэдүүлээ энэ нөгөө замд байдаг 0-ыг сонирхъя за. Энэ ч нугалтур туртай юм нөө. За шилтүр юм байна. 0-1 энэ харин цэвэрхэн юм байна. Түүнээс бол эдгээр чинь амар муухай байдаг хөөх. Тэгээд иймэрхүү муухай байдаг учраас би ерөөсөө шижилээд замын 0 үрийг нь их яах тавьж чаддгүй маа. Тэгээд ерөөхдөө нэг гайгүй хүн шиг 0 хайгаал төлбөртөө 0 руу эсвэл орч. Төлбөртөө 0 нь бас тийм амар гоё биш. Арай дээр 0-ийн асуудал жоохон хэцүү. Миний хувьд бусд нь бол яа сайн мэдгүй. Миний хувьд бол 0-ийн асуудал жоохон хэцүү. Тэгээ яваад ахлаа тэгээ явандаа сурчт юм дөө. За хаана юу гайгүй 0 руу ялтай газар юм байгаа вэ гэл. Гэтэ өөр хийх нь яг юм их. За амралт дуусаа явцгаая. Будапешт орохын яг өмнөх нэг юм 60 км замын засвартай байна. Нэг инээтэй болчихсон. Иймэрхүү зам л юм байдаг да. За. Яста бүр яарсаар аваад амар яарал хүрээд ирсэн чинь байдаг бай. Нөгөө газар маань хаалттай байл яг. Хаалттай байл ч юм уул онгорхоо байна. Гэхдээ хагасаа өдөр машин хүлээж авдаг гэнэ зөвхөн ажлын өдөр гинэ. Яа. Яг уу хаанаас ойрхон том машины зогсоол болно те. BMW. Яг энэ Будапештийн бараг л төв шахууд юм байна. За энэ хаваар жоохон алхаад ойрхон зогсоол байна уугүй юу? Хайцгаа хэдүүлээ. Азар хажууд нь гоё зогсоол байж таарах юм шиг шүү дээ тий. Тийм ч аадсч байх болох төө. За дотор нь ороод ирлээ. Офс дотор. Тэгээд дахиад
Нэг удаа арай өөр хүнээс асуугаад үзье. Ямар хариу хэлэх нь бол өнөөдөртөө буулгач надаа их сайн байна. Яаж ч буулгач гэсэн те. Үгүй гинэ. Нэг өдөр ирж буулга гинэ. Яагаад гэвэл шинэ машин гинэ. Тэгвэл шинэ машин ажлын өдөр авдаг шүү. Тэ. За зогсоолаа хайдөө. Болоо. Буулна тест яг хажууд нь ирээл тэгэл буулгаж чадахгүй л буцлаа шүү те. Ээрээ зогсоолоо хай гэдээсэн. Би ч одоо энчнээсээ яаж гарах вүлээ? Гарах ч айгүй асуудалтай юм шүү дээ. Энэ мод одоо тулаа дээр мөр зураа очихд. За энд хэр том зай байна. Ишээгээ ингээд цаашаа эргүүл. Чүвэ тайл багтвал багтах юм байна да. Яа да байц. Ингэж болох юм байна. Тэр ийшээгээ орж ирээд яг энэ машины уртлаас ахуулаад зогсоод энэ чинь бараг викенд ч болох юм шиг хай. Тэ. Яг BMW-гийнх нь артталт нь буулгадгийнх нь. За ерөөсөө тгий те. Болох юм шиг байна. Ашгүй зогсоол хайж бас нилээ явах хэрэггүй юм шиг байна. Энд ер нь бол хахад тавьчих болохоор юм байна. Зам цаад болоогүй. Төгжрөл мөвжрөл үсэхгүй юм чаа. Ер нь болох юм байна. За. Машина парклцгаая. Эний нөгөө нэг гарч ирсэн нэг тойрог үүсэн шүү дээ. Чигээр яваад. Тэрүүгээр яаж багтаж ирэх вэ гэдэг. Үзье да тий. Ачаагүй байсан бол ч яах вэ? Бас харж яаж хийж байгаа тий. Хөрхөн болох чинь. Одоо гол нь ачаатай. Тэгээ нөгөө нэг уртаараа тултал хошоо сунцсан байгаа учраас ихэд нэг 18 м болчдөг тий. Тэгэл аюу асуудалтай болов юм л тий. За ямар ч байсан үцгэе. Яа ингэж байна. Багтахаар байна. Толгоо бол одоо бууж хідүүлээ хойдлоо харцгаая. Яа тэрийг хараа энэ ер нь багтахгүй юм шиг байна. Нилээ ойрхон зайтай вэ шүү. Яа. Окей. Богоо явсан юм чи. За яах вэ? Моцод бараг хүрцэн байж шүү дээ. Яах вэ? Бараг багтахгүй шинжтэй юм байна да. Энэ машин тэрийг зураад аюул болох юм байна да. Буцъя да. Буцъя. Багтахгүй мэн. Болий. Машины хамар яг юунд бас хүрцэн байж байна. Бараг шахав. Модонд дээдлийн модонд. Тийм ингээ хойдл юу ч харагддаг юм аа. Ой да бууж хараг. Тэгэл хүс гараа штэ. Гарны болцсон чангараал зүг. Энэ булангийн машин байхгүй байсан бол ер нь яг багтахаар гэж. Сайн нөгөө нэг ойрхон байсан штэ тэ. Гарах гэж байгаа юм шиг байна. You go. Okay, thank you. Сайн булангийн машин гарах гэж байна. За тэгвэл. За тэгтээ ирэхээс өмнө дахиад булангаа харцгаая. За, ерөнхийдөө бас л ойрхон харагдчихлээ. Гэтэ юу ч гэсэн ийшээгээ дахиад жоох яваад бууж харъя. Энэ хараа энэ мод яг урд толж штэ. Яах вэ? Энэ хараа. Шинэ хамт тулж штэ. За энэс ер нь явахгүй маань. Энэ шиг гараа шууд зурах юм. Боли ухраа. Яа. Ийшээ дараа гарчихлаар даанч тэр машиныг шүргэж гээд байна л та. За одоо ер нь гайгүй болчих юм шүү. За нэг гарахаас өмнө ухраа жоохон засаад орё гэсэн чи харин. Засаад орсон чи харин гайгүй болчихлоо шүү дээ. За ороод ирсэн.
Машин гэхдээ ерөнхийдөө мод нь жоохон шүргэлээ. Гэхдээ зурсангүйг нь сайн мэдгүй. Арайч зураагүй байлгүй л гэж найдаа хідүүлээ тийм ээ. За. Боржуурлуугаа сайхан шахсаа. Оо сайх. Ээрээ тоглоомчгүй өстой маань ч ухардаг болчихжээ. Хай. Одоо гайгүй хаа. Юу. За ингээл цогслоо доо. Хойтл руугаа. Ингээл шахсыг л цогсчлоо. Гайгүй хуу. Яг тэрэн зэн асуудал ярихгүй бах. Тэгээд нэгд өдөр өглөө ихтэй энд болгоо. Яа, гоё юм. Оо, тэрийг хараа. Өөх, яаж байгаа юм бэ те? M3 юм шиг байна. M4 ч юм. Байхгүй болсон шүү дээ. За. Ингээл цогслоод машинууд бүгд төвжээ те. Асуудалгүй. За, орж машин дээр амралтаа дарцгаая. Тэгээд өнөөдрөөс эхлээд нэгтгэхийн өглөө хүртэл сайхан амарх нэ, машинтаа викенд хийх нэ. За, одоо энэ дээр байгаа. Энэ Дэнни гэсэн моз. Энэ дээр дараад тэгээ ерөөхдөө амралтаа эхлүүлж байгаа. Тэгээ мэдээч энэ дээр тэр сандалны юм уу орны зураг гарч энэ ор гэсэн чинь нэрээ сандал гэдэж. Орны зураг гарч байгаа. Тэгээд ингээ амралт нь болж байгаа гэсэн үг байхгүй. За тэгээд өнөөдрийн төлөвлөгөө болохоор ийм байна. 5 мав 6 хүртэл амарж агаад яг нэг бүрэнхий болоод тэгэхээр юу гард юм санаатай байна. Тэгээд нэг жоол инээр алхаж юм үзээд маргааш бол харин ер нь нэлээд сайн алхахыг гэж бодлоо. За сайн уу. Жохон унтаж амарж агаад босоод ирлээ. Одоо ийшээ дэлгүүр орноо. За тэгээд дэлгүүр орж яах вэ гэхлээр ээч их нэртэй юм аавна. Уламжлал ясараа. Шоколад эсвэл гоё вино авнаа. Оцсон газар болгоноос ер нь нэртэй амарсан нэг шоколад юм авдаг юм аа. Энд гэхдээ Монголтой нэг ялгаа байхгүй гоц цэвэрхэн биш шүү манайхаа. Ялгаагүй сайх гэл хог шорот. Гоё сайхан майхан гэж андууралт хүчтэй. Ерөнхийдөө эднэр ингээд наага үүмээр юм бэ те. Яг ил харагдах хэсгүүд нь л цэвэрхэн байдаг байхгүй. Гоё хот мотт те. Бусдаар бол авах юм байхгүй. За харчин нэг л хог мог. Энэ одоо баг байрны артлын хэсэг юм уу хааш. Би ч одоо баг юу төвтэй нүр нилээ ойролцоо шүү дээ одоо будаа бистагийн. Одоо тэд жишээ нь хардаа хүмүүс бас юм шатаач. Хоштаага дулаацаад байгаа юм уу хайш мэдгүй. Хүмүүс орон гэргүй хүмүүс юм байна өө. Саяар нь хажуугаар нь яг явсан ч. Яг тийм хүмүүс шүү дээ. Харчин. Яг замгарч. Хаа газар тэгэл байх юм те. Амар муха хайм шиг юм нүртэт. Бүр ингээд нэг юм ор шиг юм гэр мэр шиг юм байрцсан тэгээд байж штэ. Би тэгээ жоо санаа зов бичлэг хийж чадсангүй. Саяных тэгээд яг энэ төв зам дагуу байдаг BMW дэлгүүрийнх нь яг одоо яг арын хэсэг нь штэ. Тэгэхэд л одоо амар цаагаан те тэгэл хүмүүс орон гэр хүмүүс ингээ амьдарч идэг. Өө нэг гадна тал нь нэг гоё. Стар өөрт гоё юм байхгүй те. Тэнд нэг ийм лимузин байна. Хүн амьдард юм бах та. Нүгээр ингэж яваад даваад орд юм шүү. Тэ. Энэгээр ч гэсэн ер нь битүү байдаг юм шиг байна. Би ч ер нь бүх газартаа ер нь жоохон ойрхон парклцсан юм шүү. Юу юм аа ихгүй. Шүн мөн одоо гайгүй л байгаа тэ унтчих та. Чинээс ч одоо алдах юм ч одоо юу вэ? Яа. Болохгүй бол одоо явдаг ч юм уу эсвэл тэгэл сонин санагдаа явчлаа шүү. Яаж яхад нь шээс үрэх юм аа. Шимэрлээ. Санаа зовоодох юм аа. Энэ авцаа шууд ингээ шээж байна гэхлээр. Тэгэхгүй яагаад ч юм тэг санаа зовоодох. За одоо ер нь дэлгүүр л байгаа ойртож байна. Нэг 500 м газар байна. Тэгээ одоо яг миний энэ харагдж байгаа хэсгээр болохоор би ингээд зургийг оруулчихсан. Миний машин ерөөхдөө тэнд байгаа. Тэгээд орон гэргүй хүмүүс ер нь байж магадaltaй янз янзээ. Одоо гэрнүүд гэх юм уу те. За одоо ер нь төгчл ах шүү. Миний энэ хувцсыг хараа.
Амар халтраагаа. Нэг тос. Ямар азар өчтөр усанд орсон тий. Өчтөр би чи усанд орчоод амтсан багтаа. Одоо нөгөө ажлаас гайгүй сураад ажлуудаа амжуулаад байгаа болохоор ус мусан бас хөөхөө орж мороод нь штэ 7 хоногт 2 мөр удаа. Тэгэхгүй бол өмнө юу ус мусанд орж амжих 7 хоногт нэг удаа нэг чүвэтэ орол амжаал. Тэгэл нөгөө ажлаа бүр барахгүй. Оройн нэг ядарсан юм орж ирэл орлогоо гараал зүгээр. Болгоо тавиал унаад өгчих юм чи. Одоо болохоор ер нь гайг болчихжээ. Тэжиг болчих. Оо тэр харагдаж байна дэлгүүр. Lidl орноо хэдүүлээ. Үгүй. Утцсан юм шүү. За хамгийн түрүүнд талах хям аа шүү. Эдний талхнууд нэстэй гоё. Өөрсдөө хийдэг амар гоё шин талхууд. Багтахгүй байна. Иш тэгэхээр хөө юу вэ? Юу нөө? Фит гинөө. Үн чи евро биш юм биш үү? Өнгөрөө мөнгө ч. Би евро гэж бодсон шүү дээ. Яана энэ одоо хідэн евро крон болд юм байна. Амар үнэтэй л харагдаад тах юм. 100-д 200-д мэдээд тий. Цинкэр доноод. За. Ямар ч байсан баг талхасан. Талхнууд амар гоё. Халуун биш тий. Хэвээ орой болж байгаа чинь талх нь халуун аа. Одоо талхтайгаа хойлж идэх юм авнаа. Нүгөр баахан махнууд байна. Хямл аав дөө. За аль хам ихгүй. Хамах авчих гэхлээр надад ч нэр хутга байхгүй. Зулгааж идэхээс өөр аргагүй. Тэгээд надад нэг давуу тал байгаад байгаа. Тэр нь юу гэхлээр би ч нөгөө нэг талах тэгээд хям гахамах дахиамах эдэрт бол айгуу туртай. Монголд огт бол тэгээд үхрээ мах, хоньны мах гэж ерөөсөө хөл төрлийн махыг бол янз янзаар иддэг байсан. Тийм болохоор энэ ч нөгөө нэг хоолны тал дээр нэ тийм асуудал байхгүй. Харин үхрээ мах те, хоньны мах, адууны мах цах иддэг манай монгол хүмүүс бол энд ирээд бол хэцүү. Яг ингээд ойр зүрэ идэх юм ерөөсөө олдохгүй. Олдож байгаа нь л ерөөсөө талах хям гахамах байдаг. Одоо ингээд битүү хям гахамах. Хям авсаа одоо дарснуу таарыг те. Хоёр дарсан байна. Оо. Энэ гоё зурагтай юм байна. Зургийг хардаг те. Дарсан ах уу, шоколадын ах уу. Хамгийн гол нь гоё шоколад, гоё дарс бол барыг ойролцоо үнэтэй байдаг байхгүй юу. Гэхдээ одоо Унгарт анх удаа ярьж байгаа бол мөнгөний ханш машин. Огт мэдхгүй юм байна. Еврогоор л байгаах гэсэн чинь шаал өөрсдийнхөө мөнгөнд тэмдэгтэйгээ юм шүү дээ энэ чинь. Өөх нара вискинууд шүү дээ. Гоё виски байна. Өөх эдрийг хараа. Уудгүй байж ядж хат виски амар сонирхолтой. Оо энийг хараа. Жинхэнэ вискины хөргөгч байна шүү дээ. Салатай. Хоёр гэж. Юу гэдэг виски юм л доо. Энд хараа амар зузаан шоколад шүү дээ. Ийм зузаан. 56. Манай их нар хар шоколаданд дуртай. Ийм яг гоё болох хаа. Энийг авчих уу? Тэгье те. Энийг авчих. За юмудаа авсаа. Одоо цүнхэндээ ич. Машин руугаа явцгаая. Уул нь гадаа бас суугаад талах малах яамаа идчихье гэж бодсон л доо. Гэхдээ бичлэг хийхээр утасны маань цэник бас дуусч байна. 7% болчихжээ. Тэгээд машин руугаа очиод машиндаа өнөөдөртөө зүгээр л сайхан амарчээ. Тэгээ маргааш угаасаа өссөн үсээгүй. Өдөржөнгөөд амраад завтаа учраас маргааш өрн сайн явъя л гэж бодлоо. За маргааш бичлэгээ үргэлжлүүлээ. За. Тэнд нэг ийм лимузин байна. Хүн амьдрт юм бах та. Нүгээр ингэж яваад даваад орд юм шүү. Тэ. За бүтсэн өдөр юм дээ. Цагаан амраад босч ирлээ. Оо. Нормал гарцсан баг шүү дээ. За сая би жоохон Google Map хугацаад өнөөдөр нөө бүтэн амарч байгаа учраас ийш тийшээ гарна те. Өчтөр хэлсэн. Тэгээ за юм гэж мэдхүүгээд нэг Монгол хоолны газар байна уу үздэг байхгүй. Тэгсэн чинь одоо миний байгаа газараас нэг 40 минут алхаад Монгол хоолны газар бэж тампанаха. Зүгтээ тийшээ очиж үзцгээе за. За манчин гараад ирлээ. Нөгөө газар руу алхаж байна. Шүд угаах сойз мод те. Тиймэрхүү юмуд авчлаа. Очоод 0 руу нараа шүдээ угаая гэд хэлээ. Гэхдээ би бас баярлахгүй байна. Хит их одоо өөрийгөө тэгж нэг баярлуулахгүй байна. Яагаад тэгэхээр өндөр чинь
хамгийн гол нь бүтэнсэ өдөр ухраас ер нь энд чи ер нь ингээд амралтын өдрөөр хамаг юмнууд нь ингээд нөгөө ажиллахгүй хаалттай амарч яадаг байхгүй. Тэгэхээр бас очиод хаалттай байвал нөгөө өндөр хүлээлттэй явж аваад очдөг. Хаалттай байвал тэгэл жоохон муухай тий. Тэгэхээр ерөөхдөө анханасаа бэлтгэлтэй очино. Тэгээ бас 0 орох хэрэгтэй байна. 0-ийн асуудал маань жоохон зүг байна. Сая ийшээ явж байгаад гинтхэн машины төгжлөө яалаа гэд буцаад одоо нөгөө төгжээг нь дараад явж гин. Машин маань ер нь тэр цаана очино. Одоо юмцсан төлхүүрийн дараал. Одоо хаалга татаж үзье. Энийг үс найдвартай юм хийчихэд. Болохгүй. Орхоо хичээлтэй. Хамгийн маалтай шүү дээ. Энэ уртлаас хүн тохионлаас тийм ээ. Хойтлоосоо тохион ерөөсөө хасч харагддаг юм шүү дээ. Би хойтлыг хараал дараа явуулсан чи. Одоо асуудалгүй. Одоо зүгээр. Та ядаас тэгдэггүй. Гинтхэн гэрээ төгслөө яалаа гэдэг төгжцэн хүртлөө. Яа, төв зам дагуу гараад ирлээ. Тэгээ энд би нэг сони юм харлаа. Юу вэ гэхлээр эдгээр ингээд машина боржуур дагуулж бишээ давуулж тавьд юм байна энэ хараа. Тийм байгааз ингээ бүгд тэр чигээр ингээ боржуур давуулж тавьд юм ээ. Тэгээд тэгсэн мөртлөө энэ зогсоол нь төлбөртэй. Тэр. Одоо энэ юу гэж байна? 1 цаг гэж байгаа юм те. 450 pt гэж шүү дээ. Энэ одоо Унгарын мөнгөнд тэмцдэг юу гэдэг юм болоо те. Их сонин ийм дүр зураг байна. Зориултын зогсоол биш. Тэгсэн мөртлөө зогсоол гээд 50 цаг. Тэгээд дээрэс нь бас төлбөртэй. Гөөм сонирхолтой Яа, танил уу манайхаа. Пүрүс шүү дээ. Пүрүсээр энд дэстэй энэ пүрүс харна гэдэг чинь бас ховрын үзэгдэл шүү дээ. За тэр тарамбаа нэвж байна. Энэ бас гэхдээ орчин үеийн тарамбаа байна. Зарим бүр энээс айгу хуучин бүр дээр үеийнхаараа явж идэв. За зам гарахаас өсөж байна. Ер нь энэ Европ орнуудын жуулчид явдаг хэсгүүд л ер нь айгу дэжгүй гоё юм байна дөө. Hello. Thank you. Би сонио Ингрийн тэмдэг шиг юм авах гэж гуйл гэл. Тэнд нэг гоё юм харагдаж шүү дээ. Тэр харагдж байгаа байрлал хараа. Яа энэ Вьетнам хоолны газар л юм шиг байна. Энд одоо энэ Европод Вьетнам мод бол зүгээр нэрээ үйлчлэгээний газруудыг ер нь баг базж штэ. Амар том төлхөөр ажиллаулаад. Тэгэл амар хоолны газар мазар бас ажиллаулдаг. Бид нар тэгээд айхтар бүр амин ихтэй юм шиг байна Вьетнамд. Нэгнийг амар өөдөнд татдаг гэсэн. Тэгээ эдгэр чинь бүр өөрсдөө бүр тийм хуулийн байгууллага хүртэл байдаг гэсэн шүү дээ. Хууль зүйн тусалцаа үзүүлдэг тийм Вьетнамууд байдаг. Одоо энд ингээд олон жил болчихсон тийм хүмүүс нь ингээд байждаг гэсэн. Тэгээд тэр хүмүүсүүд нь яг яадаг вэ гэхлээр хараа. Санхүүгийн тайлан за тэгээд татвар матур ингээл боддөө шүү дээ. Тийм юм өмнөд зүгээр шууд өмнөөс нь бодоол өгчдөг. Тэгээ ирсэн Вьетнамууд нь ерөөхдөө зөвхөн үйлчлэгээнийхээ газараа л ажиллаулдаг. Тэгээ үйлчлэгээний газараа ажиллах тэр чинь нэг амар хилний мэдлэг байх. Өөрсдөө орж ирэл юм авчин тэгэл зөвхөн тооцоогоо л хийн. Тэгээ өөр нэг яриадах юм байхгүй болчихж байгаа байхгүй. Айхтар эднэр үгүйс. За нөгөө байдлаа чи гадаа нь ирчлээ манайхаа. Хэдүүл ийшээгээ орж үзсэн. Тэгээд цаашаа хоолны газараа онгорхоо энэ үгүй юу шалхахаар явъя те. Энэ ойрхон гарцтай юм байна. Яа тэр шилэн гоё яригч байна. Энэ дотроос амар гоё идсэн шилэн. За зам гараад ирлээ манайхаа. Энэ үнэгүй юм шиг байна. Зүгээр хүмүүс ороод байна. Үнэгүй юм шиг байна. Тэр ханын зураг хараа. Солиот. Баган маган яа гэдэг те. За босоо. Ерөөхдөө харлаа. Тааз нь тэр чигээр амар гоё юм зураг байдаг л байна. Яг энэ сүм бол тийм биш юм байна. Эвгүй л санагдлаа орсон чи. Сонсож гэнэ таад сүмийнх нь хоох дуурч шүү дээ.
Козимодо дээр ийм гардаг үстэй тий хонх дуургадаг. Эвгүй санагдчих шүү. За одоо 1 км л үлдсэн байна да. Яа энэ хажуугаар байгаа энэ үйлчлэгээ байгууллагууд бүгд амарж байна. Нөгөө Монгол хоолны газар маань хаалттай байх магадлал ер нь л их өндөр болоод явчлаа шүү манайхаа. Оролдоол үзье гэдэг шиг тий. Оролдоол үзье гэсээр гал өнөдөр ингээд том тэрийг барьдаг болтлоо явсан байж тээ тий. Оролцохтой хүн л ерөөсөө амжилтанд хүрнэ гэдэг байгаа шүү дээ. Тийш юм шиг олслоо гоё шүү дээ. За ерөнхийдөө жоох эвгүй нөхдүүдтэй газараас ер нь гараад ирсэн юм шиг байна. Одоо энэ хавар арай гайгүй болоо явчих чинь. Халуу. Нилээ. Сони юм аа. Энэ ингээд хүмүүс нь зүгээр ингээд одоо над чиг тэг ингээд алхаж явж байгаа. Гентгийн шээс нь хүрэл шууд хажуу тийшээ шигээд идэв юм. Хайшээ. Ингээд амар их ингээд урт урсан шээсний ингээд мөрөдөө аюу заваа юм байна тэр нь. Тэгээ нохооны шээс юм байна гэж бодглохлоор эн чинь амар урт урссан байгаа байхгүй. Нохоо бол нэг тий жоохон цацаал явчаад идэг шүү дээ тий. Тэгээ ямар ч нэг нохоо шээл гэж болохгүй гэсэн тийм хориглох тэмдэг юм огт бэдэг юм байна. Одоо Чехэд бол ерөнхийдөө их газар ингээ тий нохоо шийхийг хориглосон тийм тэмдэгнүүдтэй байдаг байхгүй уулна. Энд бол тийм биш юм байна. Энэ их сонин. Тэр хараа хилж дуусах багтал энэ байж тараа. За тэгээ энийг хараа. Зүгээр энэ гудам замын хажууд зүгээр өмнө шээцсэн. Заваа юм тий. Гээл хүртэр доош хорсцсон. Энэ тасараа ингээл биш усаад ишиг орсон. Тэгэхээр нохооны шээс бол арай биш л юм шиг байна тий. За энд бас нэг гоё барилгатай тарлаа шүү дээ. Бас сүм юм шиг байна өө. Хэл гоё барилга. За явцгаая. Ирсэн юм чи ирсэн шүү. Онхоо нь хаалттай байгаа юм шүү. Энэ хараа. Монголиа Гамбууз гэдэг газар байна шүү дээ болно. Юу ямар хоол энэ харъя да. Мантон бууз, хуушуу, нийслэл салаад. Яа, шүүс готчлоо шүү. Ер нь бууз, нийс салаад. За тэгээ цөөн мэдээж гарах бах тий. За өнөөдөр угаасаа нөгөө бүтээсээ өдөр учраас бүх газар хаалттай байд юм дөө. Би яг ийм байж магадгүй гэж бодоод жоохон сэтгэл хөөрлөө дарж гарсан юм аа. Гамбууз ихлээр эрэхтэн юм шиг тий. Ганаа манаа гэдэг юм лөө. Агаа ганц хуушуур авчаа. 4 ширхэг хуушуур. Бөөрөнгийн хуушуур. Тэгээ нэг цөөвөн. За сүйдээ цайныхаа орон зүгээр банштай цай авчаа. Адилхан цай л бол цай шүү дээ тий. За тэгээ өөр нийс салаад идмээрээ. За нэг сайхан өндөгтэй хуурга идья. Ой манайхаа сая би за юмыг яаж мэдхүүгээд дахиад мапнаас хайдаг байхгүй юу. Тэгсэн чинь бас нэг 2 3 газрууд байна шүү дээ. Тэгээ нэг нь одоо онгорхоо байгаа юм. Хэдүүлээ тийшээ явцгаая заяа. Энийг хараа манайхаа. Энэ нэг юм кафе юм шиг байна. Ресторан ч юм уу, хотел юм. Ийм амар очтой шүү дээ. Тэгээ бүр гайхаад яагаад ийм амар очтой юм бол. Тэгээ доторхыг би сая ингээ гаднаас нь харсан. Энэ хүнээс бас асуугаад ганц бичлэг хийж болох уу гэдэг. Hello, can I one photo and video? Okay. Болохгүй гинэ. Сүртэй тий. Тэр очрыг харж байгаа бүх тэр цаана хүртэл байж шүү дээ. Одоо энэ Будапештийн их хүмүүс ирж үздэг газар юм шиг байна. Ийм амар очртой байгааг бодвол тийм ээ. Монгол хоолны газар л угаал явъя да тийм ээ. За ирсэн манайхаа явж явж 12 болоог учраас онгоогүй байх шиг байна. Гой хуушур мушаар харагдаж байна. За хүлээцгээе. За сайн хүлээгээ зогсчихсон чи тэр хоёр нүхийг харж байгаа юм уут муттай болцоо. Тэгээ надтай ирчихсэн сая яасан бэ гэсэн чи утас муц авах уу гинэ. Тэгээ мөнгөөр юм утас зараа гэх нэг юм сонио утас өрчиж. Тэгээ би одоо яг бичлэг одоо хийлтэр биш тэгж одоо тэг бойлцлаа. Айгуу зохиод авах юм болоо гэх. Өвний газар ч бас эвгүй штэ. Монгол юм шиг байна манайхаа. Батар Монгол юм байна. Сайн байна уу гэж штэ. Аав гараад гайхсан бохоо аваар халтрах цуцтай. Тэ зүгээрээ яаж зэ Монгол хол ичээ юм тийм ээ. Йоо татах юм нэрээ сая дотор ногоо гарч ирээд асуулаа. Та яахс яхаа гинэ. Надаас дүү юм бах та ойролцоол харагдаад байгаа юм бол би ч одоо 28 таа штэ 29 арай хүрээгүй юм. Яамгасан. За сайн байна уу? Банштай наваатай шүү. Цөөн яа гоё харагдаж байна. Монгол хоолноо таарсан ч.
Хорхоо бол ер нь гарах юм те. Гарна. Их олон хүнийх гэж байна. Хошуур байна шүү дээ. Монголиа юу өртөж байна. Хараа. Боц гоё яригч хэвчээ. Хошуур гоё яригч байна. Хошуур хитнэ. Яа. Стензэрч мэ. Барах болов. За, хоол идээд гараад ирлээ. Хэдэн газар үзье гэж бодсон байгаа. Тийшээгээ ямар ч хэдүүлээ явцгаа. Сая нэг шүдэ угааж чадсангүй. Амар санаа зовд юм байна. Монгол хүмүүс байгаа учраас. Дээрээс нь тэгэхгүй нэг хилий гэсэн чинь их болж өгдөг. Дээрээс нэг 0 нь яг битүү биш ингээд заал руугаа шууд хаалга нь онгорхоо байд юм байна. Угаалт дуртай хэсэг нь. Тэгээ шууд тэнд нь шүдэ угаахаар бас жоохон эвгүй санагдаад тэгээ шууд гараад ирлээ. Сураагүй юм шиг очиж байгаа. Машиныхаа гадаал тэр хавцанаа шүдэ угаач те. Сая гэхдээ би нэг юм амар анзаарлаа. Би нөгөө нэг ингээд бичлэг хийгээ яваад байгаа шүү дээ. Тэгээд гадаад хүмүүс болохоор би тоохгүй байгаа юм л да. Миний үгийг ойлгохгүй учраас. За яг нөгөө нэг монгол хүмүүсийнхаа дунд сая ингээд нөгөө суужсэн чи амар их монгол хүмүүсээс орж ирээ хоол унд идчихлээ юм л да. Тэгсэн чинь л амар санаа зовоол ирлээ шууд л ерөөсөө. Санаа зовоогоол. Нэг л дуу муу гарч марахгүй те амар эвгүй болоод ирлээ. Монгол хүнээс бол амар санаа зовд юм байна би. Тэрийгээ дөнгөцөө олж мэдлээ. За хэдүүлээ явж үзэх юм аа үзцгээе. Ийм гоё зургийн төлөвтэй тарлаж тарай. Зэм шүү дээ. Эний хараа манайхаа кино театр гэж шүү дээ. Синема гэж. Соёлтой. За тэр орой тэр юм байна. Гоё газар төрөөд ирлээ шүү. Яг нөгөө зоолчд явдаг гэсэн. Тэр нөгөө нэг гоё байдлаа харагдаж байна. Ингээд зургийг оруулж цаахгүй үд магтдаг гэдэг зургийг. Нөгөө ингээд дэш өгсөд ингээд тэгээ бүвтэг дээр орой дээр гарах юм байна. За хэдүүлээ гацгаа. Шагарч шинтний хүний бас байш байна. Өндөр шүү аа. Хамаг эцсэн Монгол хоол маань ширэглээ, шингэлээ. Манайха начиг одоо 0 мөр байна. Баалаа шүү. Яг баалаа. Хоолой шүү. Ханаас андаг л байна те. Ста тэрийг хараа. Арай гэж гарч ирсэн чи. Үгүй хаалттай. Төмөр момор хашаагаар хаацсан байвал яах вэ ста. Яа бүтэхгүй нэр. Буцаа буухаас би сая нэг юм алдсан байна. Тэр нь юу вэ гэхээр би өглөө гарч ирэхдээ машинаасаа уух ус авах мартсан байна. Ам маань бүр амар цангаж байна. Юу идэх. Нэр ус харах юм шүү дээ. Хайраач гарахгүй байна. За ямар ч байсан хараа өөр талд нь гараад ирлээ. Маш гоё ярагдаж байна. Гоё яригч нөө тэрс. Янзаа. Бүх тэрийг хараа. Цагаан нэм цавчраг. Цагаан гот штэ. Сонитэй. Эний хараа 69 шүү дээ манайхаа. Нөгөө орой дээр доош буугаа явуулсан чаа. Яас танил харагдлаа шүү. За. Энэ кабинын тэр чигээр ингээд километр хийдэг юм шүү дээ. Яа энэ нөхөрийг хараа. Энэгээр явж байгаа тарамбанд мөргүүлсэн байна да. Тэснэ машина энд ингээ хайцсан байдаг. Сайхан гараа тий.
машин тэрийг авдаг юм уу хайш. За дээр үеийнхэн дараагаа миний явчихсан. Юугаар их юм. Оо тэр хараа алсын харагч шүү дээ. Би бүр жоохон байхдаа алсын харагчин дээр ганц удаа суудсан. Тэгээд тэрс шогц сууж байгаа. Энд ирэхдээ хоёр өхнөөгөө энэ дээр суулганаа. Оо нэрэ би одоо машин руугаа явж байна. Яагаад машин руугаа явж байна вэ гэхлээр миний утас 2% болчихжээ. Ер нь утас маань унтрах юм бол би машинаа олохгүй төөрн тийм учраас төөрхөөс өмнө машин руугаа явж байна. Сэнгэлгчээ би аваагүй байхгүй. Миний утас 70% байсан учраас би за ергээд өнөөдөр хангалттай байх гэж бодсон чинь маш буруу тооцоолжээ. Замдаа нэг юм хүмүүстэй таарлаж ямар хүн бэ? Тэнийг юм баярын өдөр болоод байгаа юм уу? Хайш өнөөдөр сонгууламж болоод байгаа юм уу? Жигсаал болоод байгаа юм уу? Мэдээ. Мэдх юм зүгээр эндээ алга юм. Боочгонсон л бага хүмүүс юу ч болоод байгаа юм те. Бүүм. Йоо. За явсаар байгаа тест. Дөнгөж сая л машинд орж ирсэн хулаа. Тэгээ замд юу болсон бэ гэхлээр тэр чагсаалаас хоошоогоо тэгээ миний утсын цэник дуусаад бүр унтарсан. За тэгээ нэг унтрахын мэдчихсэн болохоор ер нь байн гаргаж ирээд газараа чийжлэхийн тулд сайн хараад явсан. Тэгээд унтарсны дараагаар ерөөхдөө баримжаагаараа явсаар хагаад машин амарцаа олж ирээ. Сая уцаа жоохон цэнгэлээд цэнийг оруулаад. За тэгээ бичлэг амарц хийж байна. За тэгээ бичлэгнийхаа сүлд нь энэ 7 хоногийнхоо ерөөхдөө нийт гаргасан алдаануудыг та хадад бас хэлье. За ямар ч үсэн би BMW атсан шүү дээ дандаа. Тэгээд нэг BMW болохоор салааных нь голын хайрцагнийх нь нэг хэсгийн газар юм сонин ингээд нэг хумсны чим шиг юм сонин жижиг юм зураас гаргацсан мөлий. За тэрийг бол тэгээ шууд дэмэж гээл хүлээж авсан дэлгүүрийнх нь. За тэгээ дараагийн асуудал маань болохоор би нөгөө модон донд ингээд чихээд орсоороо зогссон шүү дээ тий. Тэгсэн чинь байхгүй нөгөө нэг X6 байсан шүү дээ BMW X6. Тэрийгээ бүр ингээд дээдлийн бүр ингээд амар зураа тонхоолгоо хийцаа баларсан. Одоо тэгээ зураг мургийн ямар ч байсан дараад цааш нь явуулсан. Тэгээд ямар шүү хариу ирэх нүггүй юу хамтдаа тэгээд хүлээжлээ. Нөгөө нэг за гайгүй үзгээл ордог те. Тэгэл тэр маань л ингээл буруутж байна л да. Иймэрхүү алдаанууд гарсан. Тэгээд одоо ингээ машин тэр ингээд сэвтэж зураас гаргахад те яг яадаг вэ гэхлээр ерөөхдөө даатгал үйлчлэн гэхдээ даатгал нь 5,000 еврон дотор үйлчлдэг байхгүй юу. Тэгэхээр миний зүгээр яг энэ хувийн бодол шүү. Тэр BMW X6 учраас ер нь нэлээд үнэтэй машин болж байгаа тий. Тэгэхээр тэр 5,000 евроноос ер нь нэлээд дээшээ гарсан болов уу гэж би бодож байна. Хохирлон. Тэгээд одоо над дээр ямар хариу ирэх юм байгаа сайн мэдэхгүй л мэйлэр тэгж байгаа л хариу ирэх л бах. За ер нь бол ингэхэр болсон тэгэхэр болсон гэд. Тэгээд энэ нөгөө нэг даатгалдаа болохоор обод нь ордгоо. Обод юусэн ямар ч даатгалгүй байдаг бүх машинуудын. Тэгээ обод цэвтэх юм бол ер нь 100% цалингаасаа ер нь бол асуулдаг гэсэн үг. Тэгээ обод нь биш учраас тэр бол даатгал бол ер нь бол нөлөөлнө. За тэгээ та дараагийн бичлэгийг үзэхийг хүсвэл subscribe хийгээрэй. Заа юу залуусаа.